За газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гэд ганцхан заалттай ийм зохицуулт орж ирж байгаа боловч дагалдах хуулиараа бол түрүүний гишүүдийн хэлдгээр энэ төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуултын тухай хуульд нэмэлт оруулах тухай, татврын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, үндэсний баялагын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэд ерөнхийдөө бол энэ эдийн засгийн болон одоо энэ төсөв татвартай холбоотой маш том хуулиудад суурь харилцаануудыг бас хүндсэн ийм хуулийн төсөл орж ирсэн. Тэгээд маш авсаархан юм шиг хэрнээ бас яг дагалдж байгаа энэ хүндж байгаа харилцаанууд нь бол нэлээд суурь шинж чанартай ийм харилцаанууд байгаа юм л та. Тэгээд энэ ахын засгийн газраас ирсэн саналт нь болохоор дараах үндслээр дэмжих боломжгүй гэсэн санал хүргүүлсэн байгаа юм байна. Тэгээд засгийн газраас хэрэг хүн байгаа бол харин ер нь одоо яг энэ хуулийн төсөл дээр засгийн газар дээр ямар яриа хэлцээр болсон бэ? Тэгээд уулуурхан яамны яг өөрийнх нь байр суурь ямар байгаа юм? Тэгээд ер нь цаашдаа одоо энэ асуудлыг ер нь та бодлогын түвшинд яаж зохицуулъя гэсэн бодолтой байгаа юм гэдэг одоо салбарын яамных нь бөгөөд одоо энэ засгийн газрын төлөөллийн саналыг сонсомоор байгаа. За миний хувьд болохоор өмнө нь асуулт асуусан гишүүдтэй бас юун дээр санал нэг байгаа вэ гэхлээр энэ үндэсний баялагын сангийн тухай хуульд бол бид нар одоо бас ингэж хамаагүй гар хөрмээргүй л байгаа. Одоо энэ үндэсний баялагын сангийн хууль тогтоомж бол одоо маш олон жилийн туршид л одоо ингээл янз бүрээр сэгдэгдээл явж байгаа. Тэгээд одоо энэ бүсийн хөгжлийн сан гэдэг нэг юм тусдаа зүйл бас оруулаад ирэх гэж байна. За ер нь бол одоо бас яг нэг дэмжих боломжгүй л харагдаад байгаа. За тэгээд энэ төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудалтай холбоотой энэ бүсийн хөгжлийн сантай байна гэдэг энэ гишүүдийн шүүмжлээд байгаа зүйлтэй бас нэг санал нэг байгаа юм л та. Тэгээд энэ бүсийн хөгжлийн санд орлого хуваарлчлаа гэж бодоход тэрийг нь яг яаж зарцуулах нь бас маш тодорхой бос. Яг тийм бүтэц зохион байгуулалт байна уу? Их тийм ерөнхий байдлаар л зохицуулсан харагдаад байгаа. Тэгэхээр энэ бүсийн хөгжлийн сангаа ер нь та бүхэн яаж төсөөлж байгаа юм бэ? Ер нь энэ одоо за бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд энэ бүсийн хөгжлийн сан байх шаардлагатай байлаа гэж үзэхэд ер нь энэ бүсийн хөгжлийн сан чинь бол ямар зарчмаар шийдвэр гаргах юм? Ямар одоо удирдлагын бүтцтэй байх юм? Засаглал нь ямар байх юм? Гэдэг дээрээ бас нэг хууль санаачлагч нэг тодорхой тайлбар хэлчмээр байна. За баярлалаа. За хууль санаачлагч Соронзон болдог шүүний микрофоныг нээе. Сангийн зарцуулалтын дээр бол угаасаа нөгөө засгийн газрын тусгай сангийн тухай хууль байгаа шүү дээ. Тэр хуулийн дагуу дээрэс нь болохоор бүсчилсэн хөгжлийн сан хэрвээ байгуулахаар болох юм бол энэ сангаас ямар байдлаар зарцуулалт хийгдэх вэ гэдэг дээр бол тусдаа засгийн газраас бол тогтоол гаргаж журам гаргаж явах хаа гэж харж байгаа. Дээрэс нь бол бүсчилсэн хөгжлийн асуудал маань өөрөө бас шадар сайдын харьяанд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр өндөө зохицуулалт болов уу гэж харж байгаа. Яагаад үндэсний баялагын санд өөрчлөлт оруулж байгаа вэ гэхээр нөгөө газрын тос байгалийн хийж үндэсний баялагын санд өөрөө юу н очихгүй байгаа байхгүй юу? Газрын тос нөөцийн ашиглалтын төлбөр чинь. Тийм учраас л өөрчлөлт оруулж байгаа юм. Зүгээр яг хөө тэр нөгөө юуны хуримтлалын сан, ирээдүйн сан евро нөгөө хөгжлийн сан руу оруулж байгаа хувь нь болохоор газрын тос нөөцийн төлбөрөөс 5% нь оруулъя гэдэг ийм хөл саналууд байгаа шүү дээ. Тэгэхгүй болохоор нөгөө хуримтлалын санд чинь төрийн өмчийн компани нөгөө ногдлол ашиг за 34%-аас дээш эзэмшиж байгаа компани ногд шиг орж байгаа шүү дээ. Гэтэл газрын тос байгалийн хийн чиглэлийн одоо төрийн өмчийн компани байх юм бол орохоргүй байгаа байхгүй юу? Тийм учраас ийм өөрчлөлт оруулж байгаа шүү гэдгийг хэлэх гэсэн. За 6 дугаар микрофон, ажлын хэсгийн 6 дугаар микрофоныг өгье. За газрын тосны салбарыг дэмжих хүрээнд орон нутгийн иргэдийг идэвхжүүлэх, орон нутагт тодорхой хэмжээний ашигын хөрөлтийг өгөх зорилгоор бид нар бол хуулийн төслийн ялангуяа тэр тухайн аймгийн орон нутгийн хөгжлийн нэг сан, тухайн сумын орон нутгийн хөгжлийн санд тодорхой хувуудыг яг зоож өгж байгааг бол бид дэмжсэн санал өгсөн. За түрүүн бол засгийн газрын ерөнхий нэгдсэн байр суурийг бол танилцуулсан. За бидний хувьд бол газрын тосны тухай хууль болон газрын тосны бүтээгдэхүүний хуулиуд дээр яг шинжилсэн найруулгын төслөө бичээд өнөөдөр зөвлөх үйлчилгээ аваад ингэ явж байна. Болж игэл хаврын чуулганаар баталж хэлэлцүү. Улсын хурлд өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаад явж байна. Үзэл баримтлалын хувьд бол боловсруулагдсан. За зүйл заалт дээр ажиллаа явж байна.